Оройн түргийн эрхэм үзэгчдээ Сэнийг телевизийн хамтрагч нэвтрүүлэг энхүү эхэлж байна. Өнөөдрийн дугаарт бид бүхэн хүрэлцээрлээ. Бид бол 2016 онд хийгдэж байгаа анхны аимшигын кино буюу Ороолон Монголын аимшигын уран сайхны киноны уран бүтээлчд байна. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За хамтрагч гэж таны бодлоор хэр үнцэнтэй зүйл вэ? За яг үнэгүй шишгэлээ. За хамтрагч гэж чиний бодлоор хэр үнцэнтэй зүйл вэ? Хамтрагч гэж хамтран амьдрагч биш. Тийм ээ. За мэдээд байна. За хамтрагч гэж бол мэдээж аливаа зүйл дээр хамгийн үнцэнтэй хүмүүсийн нэг гэдэг болоо гэж би бодож байна. Хамтрагч хэр сайн байна? Хамтран ажиллаж байгаа хүн ч гэсэн байсан баг. Хамтрагчдын болохоор айгүй үнцэнтэй зүйл байна. За. Миний хувьд ч гэсэндээ хамтрагч бол хамгийн үнцэнтэй зүйл. Ялангуяа бидний мэрэгжил бол дандаа хамтын бүтээл, дандаа олноороо хийдэг бүтээлүүд байдаг. Тийм болохоор хамтрагч бол маш үнцэнтэй, чухал зүйл. За мэдээж одоо жишээ нь 100 зэрэгтэй байснаас 100 найзтай байдаг. Ганц хүн мод болдгоо. Ганц мод болдгоо, ганц хүн айр болдгоо гэж ярьдаг. Тэгэхээр орчлон орвол гэдэг чи юм заавал хосоосоо байх гэж ярьдаг. Тэгэхээр ер нь бол ганцаараа жишээ нь саяхан нэг сэтгүүлийн ярилцлаган дээр асуусан байсан. Ганцаараа эзгүй арал руу явах юм бол энийг дагуулж явах вэ гэж асуусан байсан. Тэгээд тэр мэтчтэй ингээд ер нь ганцаараа явах юм биш утгагүй. Ганцаардл гэдэг бол бүр амар. Заримдаа хүн айгүй ганцаардалд орох үе миний амьдрал байсан. Тийм үед бол айгүй санаа хэцүү юу мөнгө төгрөхгүй байх өвчин бол тусгаас ч илүү баг сэтгэлийн санаа хэцүү мэдрэмж төрдөг. Тэгээд мэдээж сайн хамтрагч байж сайн бүтээл бүх ажил зүйл сайн амьдрал дээр ч гэсэн сайн хантай байж сайн амьдрал бүх юм дээр хамтрагч маш чухал зүйлээ. За яг одоо хажуудаа сууж байгаа хамтрагчийнхаа ямар занд татдаг вэ гэж. За танаас эхэлье. Хаана ямар хамтрагч байгаа? За ямар ч гэсэн манай хоёр залуугийн одоо Ороолон киноны гол дүр тоглосон, анууд тоглосон, төмрөө тоглосон. Ямар ч байсан энэхүү киноны бүх ачааллыг үүрж явах явцад энэ хоёр залууч жүжигчнийхээ ямар зан чанаруудыг, ямар давуу талуудыг олж харсан тухайгаар ярих хэрэгтэй байна. Тэгэхээр мэдээж бид нар маань өөрсдийн гэсэн эзэмшсэн мэрэгжилтэй эзэн болоод явж байгаа. Тэгээд өөрсдийнхөө үүргийг найруулагчийн хэлсэн замчааныг гэдэг юм уу гэдгийг даалгаврыг маш хурдан ойлгож авч өөрийнхөө биеэр дамжуулж, сэтгүүгээрээ дамжуулж, хэл яриагаараа дамжуулж гаргаж чаддаг байсан. Тэр ч утгаараа цаашдын уран бүтээл дээр хамтарч ажиллахад бол итгэл алдахгүй, итгэл даах хэмжээний хамтрагчд гэж ойлгосон. Тэр зан чанаруудыг харсан учраас одоо тэр тал дээр магтмаар байна гэж. За энэ. За миний хувьд хэм бол би найруулагч Мөнгөн Толгохтойгоо мөн ихүүштэй яг анх удаа яг энэ Ороолон уран сайхны кинон дээр хамтарч ажилласан. Тэгээд анх удаа танилцсан. За тэгээд миний хувьд хэм бол сайн тал гэвэл зөндөө байна өө. Маш их зүйл яг ингээд үе тэнгийн бид нар яг адилхан урлагт хөл нийлүүлэн алхаж байгаагийн хувьд энхүүш найзсан мэдээ сурах юм маш их байсан. За тэгээд энхүүшээ гэх юм бол айгүй зүгээр би бодохгүй. Зан чанар гэсэн шүү дээ тэрнээс тий. Айтайхан залуу малуу гэж болохгүй шүү дээ. Тэгж хэлгээгүй. Айгүй шудраг. Энхүүшүүд их шудраг тэгээд нийтч санагдсан. За Мөнгөн Толгохын хувьд гэх юм бол айгүй худалч амиа эсэргээр байдаг. За маш сайн найруулагч. Энэ бол айгүй том зан чанар гэх юм уу тий. Айгүй том. Чи айгүй маш сайн найруулагч. Үгүй би зүү харсан.
хятад ах юм бол мэдээж айл айл нь үнэхээр шудраг тийм мөнгөнд лах минь яг за цагийг үнэхээр яг сайн барьж чаддаг. Энэ бол маш үлгэр жишээ байсан. Бидний хувьд гэх юм бол за яг ингээд уран бүтээл дээр ажиллаж байхад гэх юм бол маш сайн зөвлөгч байсан. Маш сайн замчаануудыг өгжсэнд маш их баярлалаа. Тэгээ бас маш сайн шүүмжлэгч. Маш сайн шүүмжлэгч юу. За ингээд цагаа барьсан сууж байгаа. За баярлалаа. За дараагийн асуултанд орцгоё. Инхүү шариулж штеп. Инхүү шариулт. За. За. Миний хувьд бол тэгж мөнгө ахтайгаа энэтиг бас анх удаа уран бүтээл дээр ажилласан. Тэгээ найруулагч маань бас сайхан чанарууд байна. Одоо ярих юм бол өнөөдөр нэвтрүүлгээ цаг үлдэхгүй гэж хүрэлцэхгүй. Тэгээ гол юм нь бол яг ингээд залуучуудаа айгуу гоё зөв яг ингээ харж байгаад наадах чинь энэ нь болохгүй байгаа юм байна гэдэг камер дээр те яг харж байгаа тэрийг хэлж өгдөг. Тэгэхгүй одоо найруулагч ч юм уу юу ч юмдээ тиймэрхүү хүмүүс байдаг байх л та. Зөвхөн хүмүүсийн ярианаас сонсож байгаад ингээд яг яах гээд байгааг нь мэддэггүй ч юм уу юу нь болохгүй байгаа ингээд яг тоочны хэлж өгч чаддаг ч юм уу. Тиймэрхүү хүмүүс. Тийм ээ. Тэгэхээр арай мөнгө авах маань тиймэрхүү тал дээр арай илүү юм шиг надад санагдсан. За энэ. За энэгийн хувьд бол гайхалтай, аяастай. За шид Шидэш нөө. Тэг. Мэдээж залуу уран бүтээлчд алдаа оноо байлгүй байхаа. Тэгээд тэн дээр би биендээ бас алдаа оноогоо чиний бас эн чинь болохгүй байна. Ийм юм чинь хэдүүлээ энэ дээр нь ингээ ажиллачих гэсэн. Би биендээ айгуу гоё тийм урам зөвлөгөөнүүд өгж байсан. Тэн дээр бол хамтрагчтай бас их баярлж байгаа. За. Ороолон уран сайхны киноны нэрний тухай гэж. За энэ нэрний тухай. За нэр өгөх гэж боо юм болсон тий. Тий. Бид чинь нэр өгөхгүй л эхнэр гэдэг нэр өгөхгүй. Тэгсэн чинь бас шал авцалдаагүй болол аимшигын киноны нэр гэдэг утгаараа ямар байх хэвээр мэдээж сонсголонтой байх хэвээр мэдээж юутай байх хэвээр наалтцтай байх хэвээр дээрээс нь хүний анхаарал татах хэвээр сонирхолтой. тий бүх юм л ингээл бодсон тий. Тэгээд их тэнэг нэр орж ирсэн. Жишээ нь би одоо энэ ч нөгөө манай киноны үйл явдал чинь шинэ оноо баярыг одоо шинэ оноо гаргах гад хэсэг залуучууд нэг юм эзгүй байшин чичоод тэнд нь ингээд тэр ороолонтой сүнстэй ад сэтгэртэй ингээд тааралтаад тэгээд бүх адал явдал болж байгаа тухай гардаг. Тэгэнгүүт би бодож ирсэн шинэ оны анхны сүнснүүд гэвэл ямар тэр нэр бол яг нэг тэнэгтсэн. Тэгэл өөр ямар нэр байлаа. Тэр нэр бол гэхдээ нилээ явсан шүү дээ. Бараг өгчихсэн шүү. Сүүлдээ бараг шинэ оны анхны сүнснүүд гэдэг нэрээ өгөөд байдаг. Тийм тэгээд ер нь бол ороолон гэдэг нэрийг тэгж бодож өгсөн хүмүүс маш их ороолон гэж яг юу гэдэг юм бэ гэвэл асуух юм л да. Тэр бол одоо жишээ нь дөрсгүй хүүхдийг босоо ороолон шиг. Босоо ороолон гэдэг тийм. Жишээ нь одоо сүүлийн үед ингээ интернетээр хараад тахлаа төр засагт босоо ороолон шургалжээ гэхлээр нэг муу хүн юм шиг идэж уудаг ч юм уу нэг тийм тий ард түмний хөдөлгөөний ажилтгүй хүнийг тэгж нэрлээд авах шиг байгаа. Манай киноны хувьд бол өөрийнхөө хажууд байсан өөрийг гомдоосон одоо тэр хүмүүст өшрөгсөн тийм өшөө авж байгаа тийм сүнсний тухай тийм сүнс одоо бийжээ тийм ороолон хэлбэрт ороод ч гэх юм уу. Тийм үйл явдлууд гардаг учраас бид нэр тэгж бодож өгсөн байгаа. За нэрний тухайд тэгэл бүгд гурлал адилхан. Тий. Киноны ямар хэсэг таны сэтгэлд томилсон бэ? Яагаад? Ганц 2 хоног нэлээд бодож иж авсан байна, тийм ээ. Тий. Ер нь их ажиллагаатай хамгийн ажиллагаатай хэсэг байсан. 2 хоног дамж зүрх. Тий. Тэгээ ер нь манай киноч нөгөө аим шиг кино болохоор хэмжлэн дандаа нөгөө шөнийн зурагтай шүнжэнгөө зураг авал өдрийн цагт нэг жоохон удаал. Тэр яг төгсгөлийн хэсгийн л зураг яг ажиллагаатай байна. Тэн дээр одоо яг хилчүүл болд юм болов яа. Киноны үйл явдлаа бас арай болохгүй. Тийм. Үгүй яах вэ тэгэл болно шүү дээ. Яагаад их та бүхэн кино үзчихэж Үгүй яагаад ч юу ах те тэгээд гадаа нөгөө хүүтэнд болох тэр одоо тэр нөгөө
хоёр давхраас тий өсөрдөг ч юм уу тэгэл. Янз Чи бүр. яг тэр нөгөө хоёр давхрын балкон дээрээс ингээд нөгөө нэг цонхоор гүйж гарч ирээд ингэж харж байгаа өсөрдөн ш. Яг тэгээ өсрээд өсрөх буух хоёр хооронд яг юу болчих. За Тэр хооронд бол миний одоо амьдрал өнгөрсөн хүмүүс. тэр киноны төгсгөлийн хэсэг чинь бол тэр бол нэлээ одоо сэтгэл ханагчсан гэдэг юм уу? Үзэгчдийн ялангуяа сонирхлыг маш их татах. Урд нь бол энэ дээр бол би амбардан хэлж чадна. Урд нь манай кинонуудад гарч байгаагүй тийм шийдэл одоо үзэж байгаагүй тийм тавилтууд болж чадсан гэж итгэлтэйгээр бардам хэлж чадна. Тэр зохиол дээр бол бас шал өөр байсан. Тэгэхээр бид нар ярьж байгаа төгсгөлийн хэсгийг яав сонирхох вэ? Янз бүрийн аимшиг юмнууд байсан л да. Оролтойгоо тултаал тэгэл күшин ингээд төмрөө ингээд цээжин би тасраал хөл ингээд тасраал ингээд бон цус нэж хаа. Тиймэрхүү юм хийхлээр бас одоогийн нийгэм залуучууд аягүй соёлтой болцсон, ухаантай болцсон. Тийм болохоор арай итгэхээ балиар болох юм болов уу? Итгэхээ хүн аимшиг кино гэхээс илүү хүний сэжиг төрүүлчих тийм болчихгүй бас их ярилцсан л да. Найруулагч зөвхөн Ер нь тэгээд уран бүтээлч хүнийхээ хувьд ч гэсэн нэлээд тоглолттой эсвэл бол төгсгөлийн хэсэг дээр байсан. Тийм болохоор миний сэтгэл хөдлөл хангасан болоо да. За, энийг За анх удаа аимшиг кинонд оролцож үзсэн. Тэгээд үнээр л нэрээ баг бүхэл хэсгүүд нэрээ баг одоо ингээд сэтгэл тоногшсон. Одоо хүртэл ингээд бодогдоол нээлт хүртлээ тий. Яагаад гэвэл аимшиг кино анх за надад тэр нөгөө ингээ нөх хиймтэй харьцаж байгаа миний нэг хэсэг өгдөө шүү дээ. Одоо нөгөө нэг хиймлэр одоо ороолонгоо бий болгож харах те хийм харах айх тэр сандрах тэр одоо хүртэл ингээд сэтгэл тоногштой юм ингээд дотроо өөртөө ингээд айцыг бий болгоод дотроо ингээд түгшээд тэр бол маш их ажиллагаатай байсан. Тэгээд тэр хэсэг дээр найруулагчтайгаа ч маш их зөвлөсөн, найруулагчтайгаас маш их хамгийн их замчаа заавар зөвлөгөө авч миний явсан нэг юм ганцаарчлсан хэсэг байдیں۔ Тэр хэсэг нь хасагдсан. За. За, хамтрагчтай хэрэг хайртай вэ? Үйл хөдлөлөөр илэрхийлнэ үү? Та хоёр ч айгүй. Одоо энэ асуултан дээр бол та хоёр үйл хөдлөлөөр хайраа илэрхийлэх хэрэгтэй байхгүй юу? Яг тэгэхээр та хоёр энэ манай одоо 6 ийм гол дүрийн залуучууд байгаа. Тэр хоёроос нөгөө дөрөв ингээ хосороо болоо. Та хоёр чинь яг энэ кинон дээр ирж танилцаад тэгээд бие биедээ яг аятайхан сайхан татагдах гэж байтал ороолон гарч ирээд яасан байх нь яасан байх нь болсон шүү дээ. Тэгэхээр за харъя. Бүгдээ харцгаая үзэгчтэй. Сая үзүүлчихлээ шүү дээ одоо. Яасан ийм яг нөхгүй. За би чи эмхтэй хүн шүү дээ. нэг байшин нэг тарчиггүй. Үйл хөдлөлөөр илэрхийлнэ үү? Үгсүү хинтэй. Энэ гал хам шүү. Тэгсүү. Энд чинь кинон дээр хардаг юм гладиаторууд ингээд идэв шүү дээ. Хоёр хамтрагчаа. Энд чи гэж аахгүй. Би хоёр хамтрагчаа сэтгэл зүрхэндээ үргэлж тээдэн шүү. За балаа юм байна ч л дээ. Ямар юугаа асуулт вэ чи? Би үзэх юм шүү дээ. Юу ч хийч. Би ерөөс юм бодоогүй шүү дээ. Ингээд сая. Одоо юу гэчихлээ. Айгу сонирм болохгүй байна ингээд. Айгу юм сүртэй баг суужсэн ингэж өнгөнгөтэй. Сүртэй баг. Үйл хөдлөлөөр ихлэрч үнсэж болно шүү дээ. За үнсч. За нэг сайхан үнсч цагаан сар болчих. За. Цагаан сарч төгчээ одоо. Тэгээ авчсаа хоёр дүүдээ гой жүжигчд болоорой. Гой гэдэг маань гадна талаас хамгийн мундаг жүжигч, сайн жүжигчд болоорой гэсэн ерөөлийг төвшүүлээ да. За ингээд
хамтрагч нэвтрүүлгийн маань 1-р үеийн энд хүрээд өндөрлөө. Одоо ингээд 2-р үедээ бүгдээрээ орё. За 2-р үедээ яах ёстой вэ гэхээр бид гурав хамтдаа нэг тоглоом тоглоод за яалагдсан нь нэг асуултанд хариулах ёстой юм байна. За гурлаа. Ямар тоглоом тоглох вэ? За гурлаа бөхөр л тий. Тэгээ ядчихсан нэг асуултанд хариулъя. Тэг би зүгээр хариулж. За та хэлж. Та хэлж. Чи тоглоом юм шүү. Эсвэл заал авч шатар тоглох уу? За эсвэл гурлаа юу яа л да. Нөгөө алга тэнгэрдээд сонгоорсон ялагдсан гэж татчих. За тэгингүй шаарш. Яасан. Та хоёр миний эсрэг байгаа юм уу? 2-3. Ээ. Энэ хоёр өөр ингээд яалтж байхгүй ингээд киноны зурганд цуг ороод ингээд Брэд Питт, Анжелина Жоли хоёр шиг болцсон байгаа байхгүй юу баг. За. За таны шийтгэлийн асуулт. Найрагчаа караокед ороод хамгийн ихэнд дуудах дуртай дууныхаа хэсгээс дуулна уу? За За анх удаа найрагчийнхаа өвгүй мэн. Хоёр дахь сонсох гэж байгаа юм. Би караокед дэр нь орж үзээгүй. Тэгээ хэрвээ караокед орсон бол айгүй хотолч тийм үйл яхаа. 8 ширхэг Монгол гэрээ. Тэгээ манай одоо хотлоо. За яг ямар дуу караокед ороод хамгийн түрүүнд ямар дуу дуулдаг вэ гэхээр би бол ихэнхдээ юу яадаг ганцаараа ордог, найз нөхдөд ордог. Тэгээд ихэнхдээ манай найз нөхдөд л төрүүлж дуулдаг шүү дээ. Тэгээд би дагаж дуулдаг шүү дээ. Тэгэхээр яг тэр жамаараа л явчул яадаг яваа. Зайлтах гэдэг. Нарлаг Монгол орон насаараа амьдрах нутаг намайг төрүүлсэн ээжи номонд сургасан багш ертөнцийн үзэсгэлэн гоо ерөөлөөр учирсан нутаг ердөөч марчгүй үлгий юугаарч сольжгүй ирдэн чи миний ханас шигүй жаргал чи миний хагц шигүй амьдрал. Ой, дуусчих шүү. Нүдэ анж байгаа айгүй гişлээ. Шийтгэлээр нэг нүдэ олсыг зөв шийтгэлээ л. Зөв хүнээс жоохон дээд өнгөнөөс яваад чирэгдэж өгөх гэж айгүй. Яа. За хурууч. За хурууч. Нэг тэр дээр гаргасан. 2-3 болсон шүү дээ сая. За инкуш. Юу вэ? Тэгсэн шүү дээ тий. Юу? За инкуш шийтгэлийн асуулт. Шүү. Сая та яаж хуруугаа? Мөн шүү дээ. Би зүгээр ингэсэн болохоос энэ чинь хурууга хаана доор байсан байхгүй юу? Доор байсан. За. Кинон дээр гардаг шиг үйл явдал бодит амьдрал дээр өрнөд та яах вэ? Би аа гэж. Үгүй яах вэ? Кинон дээр гардаг явдлаа. За жишээлх юм бол ороолын кинон дээр гардаг шиг үйл явдал болох юм бол одоо тэгээд кинон дээр яаж юм гэх Одоо яриа шүү дээ баяжуулаа. Жишээ нь ороолон дээр гардаг шиг үйл явдал болох юм бол ингэн миний нөгөө кино дээр гардаг шиг үйл явдал болох юм. Ясаар байна. Жишээ нь зүгээр би ингэж л асууя гэж бодож байна л доо. Жүжигч хүн Если би яа гэдэг юм а хэрвээ би байсан бол гэж их заадаг юм. Тэгээд инкушийн хувьд одоо сая жишээ нь яг ингээд сүнстэй ингээд нүүр тулдаг те нүүр тулаад нэг амар айдаг хэсэг байдаг шүү дээ. Талхаж гайхаж байгаа юм дээр тэг нөгөө юм болдог. Тэрэн дээр жишээ нь чи ямар хэмжээр өөртөө авсан. Хэрвээ би байсан бол гэж авсан уу? Дүрийнхээ үүднээс авсан уу? Тэн дээр бол би айл талаас нь л авсан шүү дээ. Тэн дээр яг жинхнээсээ миний амьдрал дээр тийм юм тохиолдсон бол бүр тэрнээс илүү ч яах вэ? Тэрнээсээ илүү ч яах байсан юм уу? Эсвэл тэрнээсээ илүү одоо зориг гаргах ч байсан уу? Тэрийг бол би хэлж мэдэхгүй. Ямар ч гэсэн тэр яг канон дээр бол за би байсан бол нэг айхаар тулуул нэг иймэрхүү хэмжээний айх болов. Эсвэл энэ төмрөөгөөд бас нэг ууг дүр маань тийм бас аимхай дүр биш байгаад байгаа. Тэгээ айл талаас нь аваад за ер нь иймэрхүү явчихад болох болов уу гэд найруулагчтай үзүүлсэн. За даваа болж ингээд.
Тэгээд тэгж авсан. Тэрнээс бол яг жинхнээсээ би байсан бол за ястаа хэлж өгөх. Ер нь бол Жинхэнэ чацацарай л мэддэг л болохоос. тэр айгаа модонд орж байна. Тэгээд нөгөө ер нь бол чацаг царайлаад тоглосон шүү гэнэ л хаа. Юу. Ер нь бол юм байхгүй юу. Одоо ингээд сошиалаар ингээд айгүй их комент бичдэг байхгүй залуучууд. Тэнгүүд жишээ нь одоо Google-д киноны PR хийдэг бид нэр Тэнгис кино театрын 0 ингээд нөгөө одоо хөвчгчнээ ингээд явуулаад ингээд хүмүүс цочоогоод ингээд тэр чи юу гэдэг лээ айлах төлөвлөгөө өгдөн шүү дээ тийм хийсэн байхгүй. Тэнгүүд хүмүүс амар доор нь бичдэг байхгүй. Надтай таарахгүй таарсан бол өшөглөө унах байсан ч юм уу те зовцороогоо алах байсан ч юм яриад байгаа байхгүй юу. Яг амьдрал дээр жишээ нь хүн одоо жишээ нь гав ганцаарх нь харанхуй бодис рүү ингээд яваад ороход өөдөөс нь ингээд одоо хамгийн дээдлийн давхар руу яг ингээд гарахгаа явжсэн чи дээдлийн юм шатны юм хэсэг байдэн шүү дээ те хамгийн дээдлийн шатны тэндээс ингээд өгсөн унжуул бас яах л бол ер нь те жишээ нь тийм одоо хүн ч юм уу тийм одоо энэ ороолон кинон дээр гарч байгаа шиг тийм ад сэтгэрийн сүнс мүнс одоо тийм юм жишээ нь гав ганцаарх нь ингээд явж хахад өөдөөс нь ингээл заавал яахлууч гэхгүй ш. Нэг зүгээр л нэг хүнээ сайд юм чинь ер нь зүгээр ганцаараа явж байхад нэг хүн нэг эвгүй жишээ нь давар дөрж аврагтай таарсан бол яах байсан бол цаа давгаа авраг бол магадгүй алгадаад авах магадгүй юм зүгээр цочсондоо тэр чи рефлексээр жишээ нь манай үе түмэн гавьяат байдэн ш. Боксing үе түм ахыг харж ирсэн чинь замын хажуу зогсож ирсэн аа машин юу мангар том автобус вүүх гэж өнгөрсөн чи толиноос нь ингээ болтдог байхгүй. Тэрэн шиг тийм хүмүүс бол одоо рефлексээр магадгүй. Тэрнээс бол худлаа байхгүй зүгээр ингээ бие биенээс айгүй эрлэхийг харагдах гэж ч юм уу, найз хүндээ таалагдах гэж ч юм уу, лаг юм бичдэг байхгүй. Ер нь ганцаараа явж яхад нэг жоохон чимээ гарахтал амар байдаг шүү. Ер нь ингэж ярьдэн шүү дээ. Одоо продюсер ингээ ордон шүү дээ. Харанхууд ингээ гэрлүүг ингээ яваа оронгууд ард нэг юм ингээ дагаад байгаа ч юм шиг нэг сонир мэдрэмж заримдаа төрдөг те. Ингээл хурдангүйгээр гарчмаа те. Тэнгүүд нуруугаар ингээл хүүд орогдсон шүү. Нэг арцаагаал нурууны шар ус босно гэдэг шиг. Яг тэр үед бол сүнс араас ч харцсан зогсчээд ингэсэн шүү. Худлаа. За. Би бол баярлалаа л энэ асуултанд хариулах юм. Сондгороосоо. 23 И. Оо за. Хариулъя. Харилч. Эцгүү ард руу явхаар болвол яг одоо хажуудаа сууж байгаа нэг л хамтрагчтайгаа яв гэвэл та ихтэйг нь авч явах юм уу? Эмэгтэйг нь авч явах юм уу? Яагаад? Одоо тодорхой хэлүүд. Эмэгтэй хүн авч явж одоо байгалийнхаа хэрэгцээг хангаж амьдрах нь хэрэгтэй байна уу? Ухаантай хүн авч явж тэр эцгүү арал дээр ганцаархнаа байснаас одоо өөр нэг хүмүүсийг дуудаад айтайхан сайхан байшин гавраад ч юм амьдрахын өрөөс гол нь хэр удах юм тэрнээсээс шалтгаална шүү дээ. Нэг удахгүй бол мөнгө ахыгаа аваа явчихна. За бас нилээ удахаар бол энийг аваа явчихна. Үржил хөгжлөө бодоод чинь аймаа амьдрал утсан дээр илгүүдээ чинь бас нэг хүн юм байна. Тэгээ яах юм бэ? Нэг удахгүй нэг ганц жил мэл болно гэвэл мөнгө ахтайгаа нэг мармар хийж байгаа. За яг хоо эцгүү харалт 5 жил болно. Эгүй ядаргаад 5 жил бол явах байна. Тэгээд та хэд 5 жилийн дараа та юу 6 тийм ээ. Тэгэхээр жил болгоно 4 дахь нэг 4 хүүхэд болно шүү дээ 5 жил. Ямар амар юм бэ? Та 6 тэгээ сайн яваад ирээ. За баярлалаа. Амар юм бэ? Төрөөл ингээл ирээсэн. За хамтрагчтай хандаад чин сэтгэлийн үгээ хэлнэ үү юм байна. За би бараг түрүүнээс ба шилээл байгаа. Ер нь бол жишээ нь ялалт гэж үжигч юм байдаг. Яг өвтөр хоорондоо бараг андгаад онгор хөргөнө гэдэг шиг айгу ярьдаг байсан. Хоёулаа гоё жүжигч сайн жүжигч болно шүү. Болохын төлөө явна шүү. Бүр ингээд хүн хүнээс илүү хоорондоо гэдэг байсан. Тэрэн шиг та ямар ч байсан кино цамхаг студ цаашдаа уран бүтээлүүд хийн ганцхан энэ 3 ширхэг аим шиг нэгээр бидний адал явдал уран бүтээл дуусахгүй. Тэгэхээр хоош хооштой ч гэсэн яг энэ хамтрагч гэдэг нэвтрүүлэгт орж байгаа шигэ хамтрагч байгаарай. Бие биенийхээ уран бүтээл тустай дэмтэй тэгээд итгэлтэй хамтрагч байгаарай гэж хоёр дүүтэй хэлмээр байна.
итгэлтэй хамтрагч гэдэг маань одоо миний хийж байгаа бүтээлт ч юм уу, би та хоёр хийж байгаа бүтээлт ч юм уу танилын нүр халуун гэдэг шиг худлаа зан гаргаж одоо үнгүү тоглоод өг гэж байгаа юм биш те. Эсвэл ажилтаа мөртлөө цаад ажиллаа халаад зөвхөн одоо итгэлтэй хамтрагч болохын тулд миний ажлыг бодоод ингээд цааталтаа эвгүй байдалд бити орж яваарай гэж бас хэлмээр байна. За тэгээ ер нь л ямар ч байсан энэ мэрэгжлийг эзэмшснийх нэгэн тийм мэрэгжил сонгоод эзэмшсэн юм чинь бүх л талаараа жүжигчин хүн гэдэг бол олонний тунд бие зүг авч явдаг байх ёстой ч юм уу, зүг урайлдаг байх ёстой ч юм уу, үлгэр жишээ байх ёстой ч гэдэг юм уу. Дээрээс нь ажил мэрэгжил дээрээ ирчээд нэг ямар ч найруулагч хүнтэй ч тааралдаж болно. Бидний хувьд бол аль болох ямар ч найруулагчийн доор орохгүй хүн шиг хүмүүсийн өмнө бие аваад гарчдаг. Өөрийнхөө өстө арсыг хамгаалаад гарчдаг гэдэг шиг хэмжээний тийм чадвартай, сайн мэдрэмжтэй, бүх талын мэдрэмжтэй тийм сайн жүжигчд болоорой л гэж захиж хэлмээр байна.